дээжилсе ахмад насны буйнд сораа ажууд минь суга инхри ханими амьдралд багтсан хайрын гимшээ авэжи миний ролчинсэ сунсаран ситгэ амрах хосын хайрын сунсаран Яа. Өтөржингөө шал цэвэрлээ. Хөх. Энэ сайхан сандал дээр суугаад нэг хөлөө амраагаад үзэх юмсан хөө. Яа. Ямар сайхан юм бэ. Энэ сандал дээр суугаад гэрлэхээр орж ирсэн хосуудыг бүртгэл байж идэг бол мөн сайхан аа. Монгол улсын үндсэн хуулийн дагуу та хоёрыг Монгол улсад нэгэн өрх гэр бүл болсныг батлан зарлаж байна. За ингээд хосууд бие биендээ хайраа илэрхийлээрэй. Амьдралдаа нэг удаа ч гэсэн энэ сандал дээр суугаад нэг гэр бүл баталж үзэх юмсан хөө. Самбай өгчээ юм асуулт болох уу? Тэгээд Энэ дүүргийн гэрэлтийг хэлсэн мөн үү? Мөө. Оо ашиггүй дээ би дээгүр хайгаа яваад байсан байна. Тэгчээ би танаас нэг юм лавлах гэсэн юм аа. Энэ юу хосууд гэрлэхийн тулд одоо юу хэрэгтэй байх вэ? Эрэгтэй эмэгтэй хоёулаа хурж ирээд иргэний үнэмлэхээ үзүүлээл тэгээд болоо шүү. Ерөөсөө тэр үү? Тэгэлгүй яах вэ? Ашиггүй дээ. Игчээ би тэгвэл танаас нэг юм гуйх гэсэн юм аа. Би нэг найз бүсгүүтэй юм аа. Тэрнийгээ баярлуулах санаатай зүгээр эн чинь уулзъя гэд ууцсан байхгүй юу? Тэгээд байна штэ би дагуулад ороод ирээ. Даа тэгэхээр мэдэгдээг багт би тэрийг шууд батлаад өгч болох болов уу? Би сүрприз хийх гэсэн юм аа игчээ. Танад туслалдаа тэхүү. Би юу? Тийм ээ та би танаас л гоогаад байгаа шүү дээ. Игчээ та туслалдаа тэхүү. Энэ амин хол хэрэг юм аа. Түргэлээрээ Болохгүй игчээ. За ашиггүй дээ. Та тэгвэл бичээд авах уу? тэгээ. За би Намайг хэндэг үү? намаагүй. Дөрцөрн. Би дуудаад ирэхүү. За Гонта битгий хэлээрээ таа юу. түргэлээрээ. За гонта. Ай! Түргэлээрээ. За Түргэлээрээ. Түргэлээрээ. тэгдгүй яах вэ? Наашра. Түргэнашаа. За нэр юм блэ? Отхон туяа. Одоо юу болохыг мэдээгүй л байгаа үстэй. Зүгээрээ хилж болохгүй. Наа тавьчих. Өнөөх чи яач ба? За хотооч гоё юм болно даа. Чиж бүр гинтхэн баярлнаа. Дарлаа шүү. Дарлаа. Ямар бүдэг гарч ийна. Хидээгүй байгаа шүү. За. Түргэлээрээ. Ийшээ тогс. Зүгээр ороод ир заяа. Тийшээ Одоо тогс. чи хаяа юм сонсноо. Наана тогс. Хосууд биевиндээ ойрхон. Бэргэн цаана. Цаалтаа зогсчээ. Бэргэн цаана. Чи одоо учрыг ойлгон заяа. Хосууд ойрхон. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 заасны дагуу Монгол улсын иргэн дорж сүрэн Монгол улсын иргэн отхон туяа нарыг Монгол улсад нэгэн өрх гэр бүл болсныг батлан зарлаж байна. За ингээд хосууд бие биендээ хайраа илэрхийлээрэй. Гэхдээ хайраа төр байж байгаа нэгчээ. Энэ сая хий энтэй гэрлэхээр болчих. Монгол улсын иргэн дорж За сүрэн тэр чи би байна. Монгол улсын иргэн отхон туяа. Биш ундар мааштай ихчээ. Ундар мааштай би танд хэлээгүй юу? Чи юу вэ гараад ирв? Хаанаас гараад ирв чи? Би энэ бүсгүй юу? Энэ чи танай ажилтан биш юм уу? Чи харин танаа авгаа биш юм уу? Юу яриад байгаа юм бэ та? Таяа. Юу болоод байгаа юм бэ? Харин нэг очиж байна. Чи надад нөгөө сюрприз үзүүлнэ гэдээсэн ийм хоёр их нэртэй болох сюрприз байсан юм уу? Вэ юу хоёр? Би хүний хоёр дахь нь байж чадахгүй за. Үчи өндөр чи ойлголтоо. Би чи хөлдөө гацсан байна.
Юу их чи би шилжүүлэх хүсэж явсан чи одоо юу хурман дээр орсон юм бэ? Юу хуран бэ? Шилжүүлгээ. Дээшээ гарахгүй юугаа хийгээд наашаа ороод ирсэн юм бэ? Нэг л их яхан дайсан замд өмссөн амт далжигнаал гүгээд ороод ирэхгүй юу? Тэгэхээр л би одоо нөгөө танаа авгаач юм байна гэж бодоод нэрийг юу юугүй бичээд тамгаад авцсан. Оо гай чи хаанаад гараад ирсэн гай вэ чи. За уучлаарай. Одоо яана ихчээ тэгээд Одоо харин яалтай юм. За юусоо ингэ та. Ястаа мухай бодлоо. Гой тэхүү ингэ чи манай найз бүсгүүдээр очиод байж тээ ийм учиртай байсан юм а гэдгийг тайлбарлаад хэлээд өгөхгүй. Чи би буцаад ороод ирээ. Амьдралдаа нэг гэр бүл батлах гэсэн чи энэ ч харин хэцүү ажил байна аах. За чамаар дутаж гинтэй манай ажил. Сайн байна уу? Яаж яваа юм бэ чи? За миний хайраа, миний ханаа. Нэг яриа байна. Айгүй их чухал яриа байна. Би чамд хайртай шүү. 3000 төгрөг өгөөч хөө. Тэр бас нөгөөхөө ударчих. Байхгүй. Бодоо гарч үз. За яг 4 зөгс юм чи 4000 болгочих юм уу? За чи өгчхөл дөхөө. Юу ч байхгүй. Гүцээ. Гэхдээ би нэр чамаараа бахархдаг шүү. Би нэр энд чамаагийн дагуулаа явахлаа зэрэг манай найзууд хэлдэг байхгүй юу? Хүрлээ чи ямар гоё авгаатай юм бэ? Чамайг яа тоосон юм бэ гэдэгдэг байхгүй юу чамайг? Миний ханаа чи нэр ханд нэг 3000 төгрөг өгчхөл дөө. Үгүй ээ. Би нэр чамтайгаа суусандаа баярлдаг. Өнгөрсөн 20 жил бол миний амьдралаар аз жаргалаар бэлхэж байлаа. Энэ 20 жил бол оноогоор дүүрэн 20 жил байлаа. Өнгөрсөн 20 жил нүл алдаа байсан юм. Бүр анханасаа л бүтлгүүцсэн. Гэрлэлтэд батлуулах гээд очиход яалаа. Үхэхийн барилгатаа модоо охин өдөр явж очоод батлуулсан. Одоо хар. Хоёулаа салхгаа шүүхэд өргөдлөө өгчөөд 3 сарын хугацаа авчаад байж байна. Энэ 3 сарын хугацааны дараа нэг бол хоёулаа сун, нэг бол сална. Гүцээ. Одоо гарч үз. Тэрнээс наа ямар ч яриа хөөрэ байхгүй. Гарч өчтэй чи. Өгчөөчтэй. Яваа. Өгчөөчтэй. Нэг юм чи бүр өчүүлэх гээд байна уу юу аа? Өчөөдөг яа. Өчөөдөг. За, миний хан. Аяа хараа. Аха. Амсгаа гараг. Аха. За, одоо яаж вэ? Зүгээр. Ихчээ битээр байж байгаа дараад ирэх үү? Зүгээр санаа зовлтгүй. За сайн байцгаана уу? За та хоёрын сайн муушнад ямар амаахаа. Би зүгээр мөрөөрөө явах юм тий. Тэнд очиж суужээ. За, суугаад амарчаа за. Гоё штий хөөрхий. Ер нь одоо гэр бүл болох гэж байгаа улсууд анханасаа л бие биендээ халамжтай. Анханасаа бие бинийгээ хайрлаж явах хэрэгтэй штэ. Тэгэлгүй яах вэ? Ихчээ тэгээд битээр учир зүг олцлоо л да. Одоо та битээрийг батлаад өгөхгүй юу? Сайн нэг бүдлээ гарцсан байж тээ тийм. За тэгэхээр ингэнэ. За. Иргэн дордсрон. Тий. Анхныхаа авгаагаас салсан гэсэн шүүхийн магадлалаа аваад ир. Ямар авахны авгаа? Юу ямар гэж эн чинь? Яга эргэн отхон туяатаа та хоёр урд нь гэр бүл болж ирсэн шүү дээ. Тэгэхээр анхны авгаагаас эхэлж салж байж дараагийн авгаатайгаа суух хууль байгаа шүү. Та юу яриад байгаа юм бэ? Би наад отхон туяа гэж гимтэг чи таних ч юм байна. Ямар муухай улсууд вэ нэрчүүд аа? Аваагүй байхад авгаа сайхан, алаагүй байхад үнэг сайхан гэдэг аа? Урд нь юу гэж хэлжээж энэ отхон туяаг авч суусан болоо. Та болиод өгөрөө сая. Одоо болохоор би танихчгүй үзээгүй юм байна гэж ингэж байдаг. Та битгий гэлтэй. Отхон туяа минь шиг отхон туяаг нь. Мэлгшэн чи үгүй чи байж л та. Учир зүг одоотгоо заа юу. Залуу минь ер нь хуулийнхаа хүрээнд л амьдрын шүү. Одоо тэр хуульчдаг яана гэсэн үг. Ойлгомжтой. Чи анхныхаа авгаагаас салах хөргөлөө өгөө шүүхэд оч. Шүүхт хоёрт 3 сарын хугацаа өгнө. Энэ хугацаанд та хоёр эвтэй найртай байх юм бол дахиад үргэлжлүүлээ сунгана. Болж үтгэхгүй байвал салгана. Миний нүггүй хэлэхэд авгаатаа хэд хэзээ гар хүрээд үзээрэй. Би тэр эмэгтэйг чи таних шүү. Хүүхнүүдийг зохиод байдаг. Та ямар хайшаа байж. Би нэг танд юм байна. Яг танилцаар ороод ирлээ. Чи яасан бэ авгаагаа яасан? Гүй байж л байна шүү дээ. Энэ бас дахиад солилцсон байна энэ хэрэг. Зүгээр. Та нар санаа зовлтгоо. Энэ манай гэр бүлийн хүн байгаамаа. Манай нөхөр танилц. За, миний өвгөн айтайхан гоё байл та. За. Хуц. Нэр нь Хуц. Манай нөхөр байгаамаа. Солиор. Би чамайг аавынхаа нэрийг хамаагүй битгий хэлжээ гэж хэлдэг баха. Санаа зовлтгүй. Солиор гэж манай хадам эцэг байгаамаа. Солиорын Хуц.
Донгос. Ирээ донд бид нар нэг бүгдээрээ л нэг овог авлаа штэ. Манай энэ заавал хүнээс зөрүүлж байгаа юм шиг донгос аваг авсан байхгүй юу? Донгос овогтой солиорын хуц. Өгчөөчтэй чи яагаад хүн зовоод байгаа юм бэ? За хуцаа. Тийш очиж сууж. Өгчөөчтэй. Хуцаа. Өгчөөчтэй. Энэ нэг юм чи бүр нэг өчөөч гэдэг нэг үү? Өчөөч үү яа? Хуцаа хаягаад л ой. Хуцаа. Ой. Хуцаа яаж вэ? Ой, санаа тавуултгүй. Отоох. Ой. Ой. Наа хуцаа чи бүсүүд удаад байгаа биш үү? Санаа тавуултгүй. Чи хаана од ирсэн юм бэ намайг? Би сайн мэдэхгүй нэ. Энэ ихчнэр сони ихч шүү. Аятайгаа харьцахгүй аюултай юм байна шүү. Би явдаа шүү. Бajal та ихлээд ямар ч байсан утас зүгээ олоодгүй найз заа юу. За би. Баяран төтрөө. Чи ойлгосноо сая? Ойлгосон. Яах ёстойг мэдсэн үү? Ойлгомжтой биз дээ? Ойлгосон. Гүцээ шүүхэд очоод гэрлэлтэд тулчаад хүрээд ир. Тэгээд дараагийнхаа хүнтэй сууж болно. За ундраа чи байж байгаа заа юу. Найз ямар ч байсан ихлээр салаатгах заа юу. Дараа чамтай заавал суун заа юу. Байж байгаа юм нэг шиг одоох. Би салчаад ороод ирээ. Баяр юмнууд чинь бүр зүгээр дандаа илэг барих гэж бодно. Энэ бүр харваас нөхөр вэ шүү. Юуг нэгчээ? Гэж юу гэсэн? Манай хуулийн нэр том ял да. Архаг архичин гэж байгаа юм. Үгүй ихчээ та андуураад байна. Манай найз залуу чи ерөөсөө арх хууч чаддгүй байхгүй да. Бүр арх харахаараа дотор нь муухай болоод байдээ. Дотор нь муухай тий, тэгээ би ерөөсөө арх үзүүлдэггүй шүү дээ. Бүр Д байсан байх шүү хой. Наадах чинь бас юу гэж байгаа юм бэ? Архинд донтогч. Одоо энэ нөхөр чинь явсаар байгаад АИД болно. Юу гэдэг юм бэ ихчээ? Архинд идэвхтэй донтогч. Яана. Яаж яваа чи энэ нэг юмтаас танилцчаа вэ? Үгүй манай найз залуу битээр нэг байгууллагт ажилладаг юм аа. Энэ юу хийдэг юм? Манай албаны дарга. Чи? Би яах вэ зүгээр л ажилтна. Ойлгомжтой. Цаадах чинь чамд АББД хийж ягаад аваа суудсан байна штэ. Бас юу гэсэн үг вэ? Ажлын байрны бэлгийн дарамт. Их чи юу яриад байна? Санаа зовлтгүй. Их чинь бүгдийг мэдэж байна. Одоо чинь ер нь гендрийн асуудал хурцаар тавигдаж байгаа штэ. Бид нар ер нь энэ муусаа юмнуудад ингээл дээрлэхүүлээд байж ерөөсөө болохгүй. Одоо чи хаана амьдарч байна? Би одоо найз залуугинд амьдардаг. Одоо эдний дүү? Тий, аав ээжтэй цуг. Ойлгомжтой хөөрхий. Чи ерөөсөө байнга хээхэд өртдөг нөхөр байна л даа хөө. Хээ гэж юу гэж байгаа юм бэ? Хүсээгүй хавтал. Яна. Тэр ямар амир юм бэ? Ихчээ энэ ер нь би юу хөөцлөд яваад байна аа? Огт танихгүй эмэгтэйгээ салныг дандаа зөөцдөг үжидэг чинь. Тэр эмэгтэй чинь салганы үтгийг би тантай суугаачгүй гээд байна. Тэр яах вэ дооё? Ер нь бодоод байсан чинь ЧЗЗББ юм байна шүү дээ чи. Чи ч одоо юу яриад байна? Үгүй яах вэ чи? Залтай залуу байсан байна аа. Чи ч одоо галзууж байгаа юм шүү дээ чи. Ихчээ энэ юу бодоод байна? Юугаар яриад байна аа? Ойлгомжтой. Би энэ бүсгүй жаахан хууль эрх зүйн актны талаар юм ярьсан юм л даа хөө. За. Санаа зовлтгүй. Ер нь одоо ингээд чамааг ажиглаад байхад чи ер нь хээзээ байна шүү хөө аа. Юу гэсэн үг наа чинь? Хууль завхруулагч. Хээзээ гэдэг нь одоо хууль завхруулагч гэсэн үг үү аа? Тийм ээ. Би хууль завхруулсан юм ерөөсөө алга байна. Харин бодлоо тарж байгаа таа байна. За юу. Тэгж ярих бол бид лам хард үзүүлээд ир юм яг жил ус чинь таарах юм байна гэд өнөөдөр хурж иж байгаа нь мэдв үү? Лам хард үзүүлээд ээ. Тийм ээ. Ойлгомжтой. Иш охин минь. Цаадах чинь чамааг нилээл. Цаадах чинь чамд. Уучлаарай залуу минь. Цаадах чинь чамд СПА хэрэгэлсэн байна шүү дээ. Юу гэсэн үг юм бэ? СПА. Сүсэг бишрлэр айлган сүрдүүлэх. Ямар юм аа? Би яатай юу бэ? Чи бас яагаад байгаа юм бэ? Би ямар тэнэг юм бэ? Ой энэ бүр амьдралыг давчилчихээ байна л дөө. Ус ундраа болол доо. Би чамд хизээч СПА хийгээгүй үстэй. Би СПА хийгээгүй штэ. Тийм үстэй. Юу гэсэн үг? Хийсэн. Игчээ таныг хараад авах таа вэ штэ. Ер нь хээ эмхтэй вэ шүү заа юу. Хээ вэ шүү та. Баярлалаа. Баярлаад ахын байхгүй. Та юу гэж ойлгочоо баярлаа гэдэг байгаа юм? Цаадах чинь бас тийм ч муу хүн биш вэ шүү хөөрхий. Та юу гэж ойлгочоод байгаа юм бэ? Хөөрхөн хүүхэн гинэ.
Үгүй ээ, та буруу ойлгож. Таныг би хөгийг хүүхэн байна гэж байгаа юм. Тийм ээ. Та хийхээ байна. За залуу минь харин чи тэгж ярих юм бол ёстой энэ зэ байна. Юу гэнэ? Энэ зэ. Оо тийм ээ. Тийм ээ. Би нийгмийн зүтгэлтэн. Оо тийм. Зүгээр байгаараа залуу минь. Новшин залуу гэж байгаа юм. Оо бүр ингэж дормсохтой тусна аа. Тэгж ярих юм бол тэгвэл та байна штэ. Та үзэхээ байна заа юу. За залуу минь. Их чинь одоогоор үндэсний зөвлөлт хороонд ороогүй байгаа шүү Оо яа. та ямар томор бодно вэ? Үгүй ээ. Та үнэхээр зөвүүг хүүхэн байна гэж байгаа юм. Чамаг ингээ хараад байхад чи ёстой эхээ дэ байна. Эхээ дэ юу гэсэн үг нь очно? Эмэгтэй хүнийг дарангуйлагч. Би тийм биш ээ. Харин та бол байна штэ. Та бол байна штэ. А Б Д Х Д З Ч Д Б Х Б А Д Д Ч С П Х А Т Х Б байна. Яг Юу гэнэ чи яасан гэнэ эхнээсээ албан байгууллагын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах юу гэсэн? Мартсан байна. За залуу минь. Яа юу бэ? Оо, юу гэсэн ямар мундаг банд вэ гэж байгаа юм уу, тийм ээ? Гүцэ, яа юу бэ? Та юу гэдэг вэ? Ярих юм байхгүй. Оо, цаа. Тэгж байгаа ундраа. Яа, явъя гэдэг штэ. Яа, Юу гэсэн үг? явахгүй гэсэн. Тэгвэл бэ. Бодохгүй юу гэсэн үг? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Энэ барах юм шиг. Хавга их чи ямар гоё болцсон юм бэ? Цэвэрлэгч гэж хэлэхэрэг болцсон бэ штэ. Хаяа ийм хувц өмсчээлдээ гоё харагдаж штэ. Баярлалаа. Өнөөдөр манайхны нэг хоёр залуучууд ирж бүртгүүлнэ гэсэн. Өө за. Тэгээ одоогоор алгал байна. Танилццгаа. Энэ манай Жэхэ. Жэхэ гэдэг чи юу гэсэн үг лээ? Жинхэнэ хуульч. Сайн байна уу Жэхэ? Сайн байна уу? Хавга их чи өнөөдөр хосууд ирсэн үү? Энэ нэг хоёр хөөрхөн залуучууд ирээд бүртгүүлъя гээл таныг хүлээгээд байна. За. Одоо бүртгээд өгье. Баярлалаа хавга их чи. Зүгээр. Хөөхи тийм баха. Уучлаарай би таныг жинхэнэ Жэхэ юм болов уу гэж бодоод байсан чинь та зүгээр л хээ байсан юм байна штэ тийм ээ? Та зүгээр л хээ байжээ. Юу гэж байгаа? Хоккейч гэж байгаа мэдв үү? Залуу наашир та. Наашир. Та яах гав? Их чин зүгээрчгүй хээ юм шүү. Наа чи юу гэсэн үг? Хоккейчдын ахлагч. Бас тэр үг томч юм байна. За одоо санаа заа. Залуу минь. Наашир Та яагаад хэрүүлүүдэд яваад байгаа юм бэ? ИП. Наа чи юу гэсэн үг? Извините, пожалуйста. Залуу минь. Та яах гээд байгаа юм бэ? Дэ. Наа чи юу гэсэн үг? До свидания. Залуу минь. Та ГБ. юу гэсэн үг наа чи? Goodbye. Хавга их чи баярлалаа. Энэ хоккейч чад хөөрхөн гадаадаар ярьцдаг байна уу юу аа? За, таны нэр хэн блэ? Хин би юу? Ааха. Дэ. Дэ? Биш. Дөрцөн. Ааха. Дорж сүрэн. Таны нэр? ГО. Зүгээр Чи гончгийн ундрмаа. Ундрмаа. Монгол улсын гэр бүлийн хуулийн дагуу иргэн дорж сүрэн иргэн ундрмаа нарыг гэр бүл болсныг баталлаа. Таанууд гэрт толгой холбож нэг бүл шинээр нэмэгдлээ. За одоо ингээд дурлалт хасууд хайр сэтгэлэн илчилж бие биендээ баяр хүргэнэ. Биш. Үнсэлцэн үү? Буруугаар ойлгочих. Ямар удаан үнсэлцдэг юм бэ? Ой бас хугацаа байдаг юм уу те? Ингээд та хоёрынхон амьдралд нь аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө. Бэ баярлалаа гэж байгаа шүү те. Баярлалаа. Өнөр өтгөн сайхан айл болоорой. Баярлалаа Жэхэ. Жэхэ. ГБ. Goodbye гэж байгаа юм аа. Чи ингэ хардаа ямар гоё вэ?
ингээд хоёулаа тэхээ болж байгаа юм байна шүү дээ. Юу гэж байгаа юм бэ? Та өнөө тэгээд толгой хослох гэж байгаа байхгүй юу? Ямар гоё юм бэ? Ямар гоё вэ? Даяа. Оо, Бэчэхэ. юу гинэ? Бэчэхэ. Бэчэхээ? Аха. Ундраа чи намайг арай үнэн голоосоо бэчэхээ гэдэг юм шүү дээ. Тийм ээ, бэчэхэ. Чи дөнгөж гэрлэнгүүтээ намайг бэчэхээ гэж байгаа юм уу? Тийм. Ундраа чи бололтой. Чи найзаагаа бэлгийн чадваргүй хөвгөн гэж байгаа юм аа? Ундраа. Юу гэжтэй даяа. Би чамд хайртай. Нөгөө хоккейчнда дандаа уруугаар нь ярьсаар байгаа. Тэгэлгүй яах вэ? Найз нь ч гэсэн чамдаа бэчэхээ заа юу. Хоёулаа насан туршдаа биевэндээ бэчэхээ. Заа юу.